За бүгдээрээ сайхан амарсан уу? За бүгдээрэнд нь өглөөний мэнд хүргье. За хоорондоо түр мэдлэг цаг гаргая. За юу гэж мэдлэх вэ гэхээр за багш нь хэлж өгье. За урдаа байгаа, хажуудаа байгаа, хойноо байгаа найзуудтайгаа үгээ сайн сонсоорой гэд мэдлээрэй. За За хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгээ эхлэе. Биднийг хайрладаг Бурхан минь ээ, эрхэм минийг 7 өдрийг ч гэсэндээ зөвшөөрж өгсөн таньда талархлаа. Хүүхдийн мөнхийн улсын найрт олон бяцхан хүүхдүүд ирээд үгийг сонсож байна. Эзэн та хүүхэд нэг тус бүрдээ хамт байж өгөөд сонсох чихийг нээгээд хүлээн авах зүрх сэтгэлийг ч гэсэндээ илүүхээр нээж өгөөд эзэн Бурхан таны үг үнэхээр гүн гүнзгий суулгагдахаар та тусалж хамт байж өгөөрөө. Үгийг дамжуулж байгаа сул дорой нэгэнд ч гэсэндээ эзэн та мэрэгүү хаан хүч чадлаа дүүргэж хамт байгаараа. Өнөөдрийн энэ нэг өдрийг эхлээс дуусах цагийг хүртэл эзэн Бурхан танд даатгаж байна. Биднийг хайрлаад аварч өгсөн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За. Энэ нэг 7 хоногийн туршид бүгдээрээ хүүхдийн мөнхийн улсын нэр семинарыг сурж ийн тийм ээ. За хүүхдүүд маань сайн сонсож байгаа хүүхдүүд ч байна. За жаахан муу сонсож байгаа хүүхдүүд ч байна. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал үг тунхаглагдах гэж байгаа. Та бүхэн маш сайн анхаарлаа хандуулаад өнөөдөр үгээ сонсох юм бол яана гэсэн бэлээ? Аврагдаад диваачн руу явах Бурхны хүүхэд болно гэсэн тийм ээ. За энэ нэг ишлэгийг уншаад өнөөдрийн үгээ эхлүүлье. За хамт уншия. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хинч мөхөхгүй харин мөн хамтай болно. За эндээс харах юм бол Бурхан ертөнцийг үнэхээр их хайрлсан гэж юм тийм үү. Тэгээд хүүд итгэдэг хинч мөхөхгүй мөн хамтай болно гэж. Өнөөдөр бүгдээрээ энэ Бурханы хайрын талаар, Бурханы энэ өгч байгаа мөн хамын талаар бүгдээрээ сурж үзье шүү. За. Өчтөрийн үгэн дээр сурсан тийм ээ. Гэртээ очиод юу хийгээд ирээрэй гэсэн лээ. Залбирсан уу? За багш нар тийм ээ өглөөнөөс хойш залбирсан уу гэж их асууж байгаа шиг байна. Яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ нь маш чухал учраас тэгж байгаа. За энэ ишлэгийг хамт уншия. Гэмт үйлдэлээ далдлагч хизээч үл дэвжин гэвч улайгаад өрхөгч хайр инэрлийг хүртэн. За сургаалт өгсөн номон дээр юу гэж хэлж ийн хэрэг? Гим нүглээ далдлаад нуугаад байх юм бол үл дэвжнэ гэж юм. За харин би гим нүгэлтэй юм байна гэд улаагаад гимшээд Бурханд өчх юм бол Бурхан яаж ийн үү? Хайр инэрлийг хүртэнэ гэж хэлж байгаа баг. Ойлгосноо? За энд одоо яг бидүүхний өмнө диваачингийн хаалга байна, бас тамийн хаалга байна, тийм ээ. За энд нэг хүүхэд залбирч байна. За энэ хүүхэд юу гэж залбирч байна гэхээр Бурхан минь ээ, би үнэхээр их гэмтэй юм байна. Өчтөр үгийг сонсоод сураад үзсэн чинь надад гэмээс өөр зүйл алгаа. Би энэ гим нүгэлтэй байх юм бол там руу явах юм байна. Бурхан минь намайг там руу явуулахгүй болгож өгөөч. Намайг аварч өгөөч гэгээд энэ хүүхэд яаж ийн үү? Залбирч байна. За та бүхэн ингэж залбирсан уу? За хараахан залбирч амжаагүй, залбирхаа мартсан хүүхэд байх юм бол энэ цагт ч болоо залбирсан сэтгэлээр үгээ сонсоосой гэж багш нь хүсмээр байна. За энэ ишлэгийг хамт уншия.
та нар нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан. Энэ нь та нараас бус харин Бурханаас өгөгдсөн бэлэг бөгөөд. За, Библийн Эфес номон дээр итгэлээрээ аврагдсан гэж хэлж байна. За, тэгээд бас Бурханаас өгсөн бэлэг байгаа гэж хэлж байна. За, Бурхан биднэрт ямар бэлэг өгсөн юм болоо? За, өнөөдөр итгэлээрээ аврагдсан гэж штэ, тийм ээ. Энэ талаар ч гэсэндээ бүгдээрээ сурах байгаа. За, Бурхан биднэрт бэлэг өгч гинэ гэж штэ, тийм ээ. Ямар бэлэг юм болоо? За, аврал гэдэг бэлгийг өгсөн гэж Библиэлд хэлж байгаа. За, энэ ишлийг хамт уншийе. Та нар бичвэрүүдэд мөн хамби гэж боддог тул тэднийг нэгтэлдэг. Тэдгээр нь намайг гэрчилдэг билээ. За, Библи дотор мөн хам байна гэж хэлж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ мөн хам гэж яг юу хэлээд байгаа юм болоо? За, аврагдараа л гэдэг энэ аврал нь бас юу хэлээд байгаа юм болоо? Энийг өнөөдөр бүгдээрээ сурнаа. За, мөн хам гэж байгаа нь мөнхийн улс диваажин хэлж байгаа гэж ойлгож болно шүү. За, мөн хамыг олж авахын тулд семинараа сайн сонсох хэрэгтэй байх нь уу? Нэг хаашаа яашаа зүгээр нэг хээв нэг сонсох хэрэгтэй байх нь уу? Тий, сайн сонсч ижил диваажин руу явах Бурхны хүүхэд болох байгаа. За, бүгдээрээ өчтөр сурсан тийм ээ. Библиэр дамжуулаад өөрийгөө нэг шалгаад үтсэн чинь юу байна вэ? Гин байж штэ, тийм ээ. За, өчтөр бүгдээрээ надад гин байгаа юм байна гэдгийг сайн сурсан байгаа. За, Бурхан бас бидэнд 10 хуулийг өгсөн гэсэн, тийм ээ. За, хуулиудаар дамжуулаад диваажин руу явж чадах болов. За, энд чадна гэд, за тэнд чадахгүй гэж юм, тийм ээ. За, энэ нэг хүн энэ 10 хуулийг сахиж хагаад диваажин руу явъя гэл явж ийн. За, энэ 10 хуулийг сахиад биелүүлээд явж хагаад нэгийг нь алдчихлаа. Нэгэн дээр нь бүдэрчлээ. Тэгвэл яах вэ? За, ингээд доошо унах шүү дээ, тийм ээ. За, тэгэхээр энэ 10 хуулийг сахиад диваажин руу ерөөсөө орох боломжгүй гэдгийг та бүхэн сайн ойлгох хэрэгтэй байгаа. За, Бурхан биднэрт энэ 10 хуулийг сахиараа гэж ерөөсөө өгөөгүй. Харин 10 хуулиар дамжуулаад би чинь гэмтэй юм байна гэдгээ ухаараарай гэдээ өгсөн байж байгаа. За, хуулийн нүглийг мэдүүлэгчл юм гэж. Тэр хуулийг сахиараа гэж юм уу? Үгүй байгаа өстой, тийм ээ. Хууль нь юу вэ? Нүглийг мэдүүлэгч юм гэж. За, та бүхэн толинд хардггүй. Яах гэж хардаг вэ? Энэ миний нүүрэн дээр юм наалцсан байна уу, үгүй байна уу? Нүүр бохир болж үгүй юу? За, миний үс бас ингээл арзаацсан байна уу, цэвэрхэн байна уу, тийм ээ? Өөрийгөө гоё байна уу, муухай байна уу гэж шалгахаар толинд хардаг штеп. За, үүнтэй адилхан энэ хүүхд яаж ийн үү? Нүүр нь бүр бохир болсон байгаа өстой, тийм ээ? За, Бурхан Библиэлд хуулийг бичиж өгсөн зорилго нь Библиэр дамжуулаад хүн гэдэг чинь гим нүгэлтэй юм байна гэдгийг мэдэж аваараа гэд өгсөн байгаа. Энэ хүүхд яаж ийн үү? Толинд хараад нүүр нь бохир байгаа гэдгийг мэдэж авч байгаа өстэй. Хэрвээ толинд харахгүй яваад байвал яах вэ? Тий, бохир гэдгийг мэдэж чадахгүй тэр хэвэндээ яваалаа штэ, тийм ээ. За, энэ ишлийг хамт уншийе. Тэр цаг биелээ оллоо. Бурхны хаанчлал айсвэ. Гимшиж сайн мэдээнд итгэвтүн гэж байлаа. За, Библиэлд юу гэж гинэ үү? Гимшээд сайн мэдээнд итгээрэй гэж. За, энэ удаагийн семинараар өмнө ирээ сонсч ирсэн хүүхдүүд ч байгаа, манаас өмнө бас явдаг хүүхдүүд ч байгаа. Тэгээд энэ удаа шинээр ирээ сонсч байгаа хүүхдүүд ч гэсэндээ байгаа тийм үү?
За тавхан өмнө сүмд явж исэн хүүхдүүд маань би наадах чи мэднэ. Нөгөө ярьдаг зүйлэл ярьж штэ. Наадах чи бүгдийг нь цээжилцээ ингээ бодоод байж иж болохгүй. За шинээр ирээ сонсч байгаа хүүхдүүд маань ч гэсэндээ за аврал гэдэг нь юу юм болоо? Бурхан намайг бас яаж аварч өгөх юм болоо гэд маш сайн анхаарлаа хандуулаад сонсох юм болвол өнөөдөр бүгдээрээ Диваачн руу явах Бурханы хүүхдүүд болно. За заримдаа нэг ийм хүүхдүүд байгаад байдаг. 10 хуулийг сахиад Диваачн руу явж чадахгүй шүү гэд хэлээд байгаа чинь би сайн амьдарч ягаад би сайн үйл маш их хийж ягаад Диваачн руу явнаа. Ийм бодолтой хүүхдүүд бас байгаад байдаг. За тэгэхээр сайн үйл хийгээд ивэл Диваачн руу орж чадах болов? Библиэлд харах юм бол чадахгүй гэж байгаа. За энэ ишлийг хамт уншийе. Бид бүгд бузар бүхий л зөвхт үйлс маань бохир хувцас мэд бид бүгдээрээ навч мэд хатан хорчиж хилэнц маань биднийг салхи мэд хийсгэжээ. За бидний сайн үйл гэж хэлээд байгаа, сайныг үйлдэж байгаа энэ бүх зүйл маань Бурхны өмнө юу вэ гэхээр бохир хувцас мэтэ гэж байна. Тэгж уус. За хүн туслаал, за аав ээжтэй сайн үгэнд нь ороод, за настаа өвөө эмээнэр туслаал, найзуудаа туслаал. Ингээ сайн үйл хийгээд Диваачн руу явна гэж бодож байгаа бол энэ маань Бурхны өмнө бохир хувцас мэтэ гэж. За тэгэхээр бохир хувцас хүнд хэрэгтэй болов? Та бүхэнд бохир хувцасаа өмсдөг үү? Бохир хувцас бол тэнд хоригчоод цэвэрхэн байгаа хувцас өмсөд хичээлд явдаг штэ, тийм ээ? Үүнтэй адилхан бидний энэ цэвэр сайн үйл гэдэг нь ерөөсөө Бурханд Диваачн руу явах хэмжээний сайн үйл ерөөсөө биш гэдгийг хэлж байна. За. Заримдаа энэ нэг хүн хичээнгүйлэн залбирч байна. Яагаад залбирч байгаа гэхээр Бурхан минь ээ намайг Диваачн руу явуулж өгөөч гээл. Бүх хүч чадлаа шавхаал залбирч байна. Энэ хүн хичээнгүйлэн залбирлаа гэд Диваачн руу орж чадах болов? За бас ийм бодолтой хүмүүс байгаад байдаг. Сүмд хичээнгүйлэн сайн явах юм бол Диваачн руу явах байхаа. Сүмд 10 жил сайн яваад Диваачн руу орж чадах болов? Чадахгүй гэж. За бас ийм зүйл бодож идэх хүүхдүүд байдаг. Сүмд яваад сүмд маш их сайн өргөл өргөд байх юм бол би Диваачн руу явж чадах байхаа. Бурхан намайг хүлээж авах байхаа. Авах болов? За бас би сайн үйл хийж ягаад энэ Бурханы өгсөн бүх 10 хуулийг бүгдийг нь сахиж ягаад тэр Диваачн руу явнаа. Ийм зүйлийг бодоо байж идэх хүүхдүүд ч гэсэндээ байгаад идэг. Гэхдээ сахиад Диваачн руу орж чадна гэсэн билүү, чадахгүй гэсэн билүү? Тийм, чадахгүй гэсэн. За тэгвэл та бүхэн энэ зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бид бүхэн энэ өөрийнхөө бодлоор өөрийнхөө сайн үйл, өөрийнхөө хичээл зүтгэлээр Диваачн руу явж чадахгүй гэдгийг хэлж байна. За Диваачн руу явахын тулд яах ёстой юм болоо гэсэн. Яах хэрэгтэй бол? За мэдээж гимших хэрэгтэй. За аврагдах хэрэгтэй гэж байгаа. Аврал нь юу гэж байна вэ? Гимнүглээ уучлуулах гэж байна. За өнөөдөр бүгдээрээ аврагдахын тулд яаж гимнүглээ уучлуулах юм болоо? Миний гимнүгэл бас яаж уучлагдсан юм болоо? Есүс Христ загалмаа дээрээ цовдлогдоод нас бараад миний гимнүглийг уучлж өгсөн гэж байгаа. Хөөхөн гар дээр бас сурсан өглөө тийм ээ. За тэгэхээр энэ талаар бүгдээрээ өнөөдөр сайн сурч үзгэнэ. За нэг жишээ татъя.
За, буян толын хөвөн дээр нэг хүүхэд явж байгаад яасан бэ хэрэг? Буян тол руу яваад авсан чинь живчж хүн ус руу орсон. За, энэ хүүхэд усан сэлж чадахгүй. Усан сайн сэлж чадахгүй. Тэгвэл яах вэ? Живж дээ тийм ээ. Энэ хүүхэд өөрийнхөө хүч чадлаар сэлээд энэ буян толын уснаас гарч иж чадах уу? Чадахгүй гэж байгаа тийм ээ. За. Энэ хүүхэд одоо юу хийх хэрэгтэй бол? Яг зөв. Туслаарай, ам авраарай гэл байгаа чадлаараа орилох хэрэгтэй шүү дээ тийм ээ. За яг тэгэл орилоо байжсэн чинь хажууд нэг хүн явж таарад. За нөгөө хүүхдийг аврахын тулд ус руу явж ороод яаж ийн үү? Уснаас татаад гаргаж ийн тийм үү? За энэ хүүхд аврагдсан уу? Аврагдлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр аврал гэдэг нь юу хэлж ийн хэрэг? За өөрийнхөө хүчээр амьд гарч чадахгүй нөхцөл өөр хэнийг нь туслаад аюулаас аврахыг аврагдлаа гэж хэлээд байгаа байна. За энэ хүүхэд өөрөө сэлээд гараад ирсэн бол яах вэ? Аврагдлаа гэж хэлэх үү? Би сайн сэлээ гараад ирсэн юм аа л гэж хэлнэ шүү дээ тийм ээ. За өөрөө сэлээд гарч чадахгүй учраас өөр хэнийг нь ороод аваад гараад ирж байна. Ингээд аврагдлаа гэж хэлнэ. За Бурхан болоод бид хоёрын дунд гимнүгэл гэдэг асуудал байгаа. Бид бүхний гимнүглээ тайлахгүйгээр Бурхантай хамт байх боломжгүй. За би гэдэг хүн өөрийнхөө аргаар, өөрийнхөө хүч чадлаар энэ гимнүглийн асуудлыг бас шийдэж чадахгүй. Тэгээд Бурхан энэ гимнүглийн асуудлыг яаж шийдвэрлэсэн бэ гэдгийг энэ цагт үдээрээ сурж үзье. За хамтдаа уншия. Нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний эзэн Христ Есүс доторх мөн хэм юм аа. За эндээс нүглийн хөлс нь юу гэж хэлж байна? Үхэл гэж хэлж байна. За энэ гимнүгэл маань уучлагдахын тулд заавал үхэл хэрэгтэй гэдгийг хэлж байна. За энэ ишлэгийг ч гэсэн хамтдаа нэг дугаар уншия. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгдэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ. За Библиэлд цус урсаж байж л гимнүгэл уучлагдана гэдгийг бичиж өгсөн байна. За гимнүгэл уучлагдахын тулд яах ёстой гэж байна? Цус урсах ёстой гэж. За жишээд тий. Энэ сайхан цагаан дэвтэр дээр харан дагаар зурчлаа. Тэгвэл яаж арилгах вэ? Яг зөв. Баллуурдчих юм бол энэ дэвтэр маань буцаад цэвэрхэн дэвтэр болчихно. За ямар нэгэн зүйлийг яаж цэвэрлэх вэ гэдэг. За энд нэг бохир хан байна. Бохир ханыг яавал цэвэрхэн болох вэ? Яг зөв. Будгаар будчихвол тэр хан маань яах вэ? Цэвэрхэн хан болчихно, тийм ээ? За бас энэ бохир самбрыг яавал цэвэрхэн болох вэ? Яг зөв. Энэ семинар эхлэхийн өмнө самбрыг арчаад цэвэрхэн болгосон шүү дээ, тийм ээ? Харсан уу? За самбрын алчуураар арчих юм бол самбар маань цэвэрхэн болчихно. За үүнтэй адилхан гимнүглийг цэвэрхэн болгох арга нь юу вэ гэхээр цус гэж байгаа. Библиэлд дээрээс харах юм бол гимнүглийг цусал цэвэрхэн болгоно гэж байгаа. Энэ дэвтэр дээр зурсан харандаа усаар угаавал цэвэрхэн болох болов. Бүр дэвтэр маань баларна шүү дээ, тийм ээ?
За энийг баллуураар л цэвэрхэн сайрлах боломжтой адилхан цэвэрхэн айлгахтай адилхан энэ гимнүглийг цусаар л бүрэн дүүрэн цэвэрхэн болгох боломжтой гэж байгаа. За энэ ишлэгийг багш нь уншаад өгье. Эзэн бурхан Адам ба түүний эхнэрт зориулж арьсан дээл хийж өмсгөжээ. За бүгдээрээ эхний өдөр, хоёр дахь өдөр бас сурсан тийм ээ. Адам хоёр юу хийсэн бэ? Гим хийсэн тийм ээ. Бурхны идэж болохгүй гэсэн модны жимснээс идээд гим нүгэл хийчихдэг. Тэгээд Бурхны өмнө юу вэ? Нүцгэн байгаагаа мэдээд, гимтэй байгаагаа гим хийсэн гэдгээ мэдээд хичгүүртэй байдалд ороод байж байна. За Бурхан энэ Адам Ева хоёрын гим нүгэл ичхүүрийг нь халахлахын тулд юу хийсэн гэж сурсан бэ? Тий, арьсан дээл хийж өгсөн гэж сурсан шүү дээ, тийм ээ. За арьсан дээл хийж өмсөж гинэ гэдэг чинь яасан бах нь вэ? Энэ хоньны арьсаар л дээл хийж өмсгөн шүү дээ, тийм ээ. Тэгвэл арьсаа хуулж хайчаад амьд явж идэг хонь байх уу? Байхгүй шүү дээ, тийм ээ. Юу гэсэн үг гэхээр энэ хонь цусаа урсаад үхэж өгсөн гэсэн үг. За дараа нь Адам Ева хоёроос төрсөн хоёр хүүхэд байдаг. За нэр нь хин гэж гинүү? Каин ба Абель гэж. За Адам Ева хоёрын энэ хүүхдүүд нь за Каин нь болохоор газар тариалан эрхэлдэг. Одоо тариачин хүн байсан. Абель нь хонь хариулдаг, хончин хүн байсан байгаа. За энэ хоёр хүүхэд Бурхны өмнө нэг удаа тахил өргөл өргөдөг. За Каин газар тариаланч байсан шүү дээ. Тариа тарьсан ургац сураас нь хамгийн анхныхаа үр жимсийг тэр тарианыхаа дээжийг Бурханд өргөдөг. За харин Абель нь мал хариулдаг хүн байсан учраас тэр хонин сүргийнхээ ууган төлийг Бурханд өргөдөг. За Бурхан энэ хоёр хүүхдийн аль нэг нь тахилыг хүлээж авсан бол? Каины тахилыг хүлээж аваагүй, Абелийн тахилыг хүлээж авлаа гэсэн байна. За энэ ишлэгийг хамт уншийе. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт хийсэн гэрчлэлийг хүлээн авав. За ямар итгэл байгаад Бурханд үлэмж дээр тахил өргөсөн бэ гэхээр цусанд итгэх итгэл байж байгаа. За энэ үр тариа ногооноос цус гарах уу? Гарахгүй шүү дээ, тийм ээ. Хичнээн шахсан ч тэр жимсний шүүс нь л гарна. За харин ууган төлөө өргөсөн гэдэг чинь бицэн хургийг яасан байх нь вэ? Бурханд өргөсөн гэдэг чинь цусыг өргөсөн гэсэн үг байна. За Израилийн ард түмэн Египтээс гарахын тулд Бурхан Египтийн нутаг дээр 10 гамшиг буулгасан гэсэн, тийм ээ. За 10 дахь гамшиг нь юу байдаг вэ? Уугнуудын үхэл гэсэн, тийм ээ. За багш нь уншаад өгье. Сайн сонсоорой. Та нарын байгаа гэр дээрх цус нь та нарт тэмдэг болно. Би Египт газрыг цохих үедээ цусыг хараад та нарыг алгасах учир сүүлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй гэсэн. Юуг хараад гамшиг буулахгүй алгасан гэж юм? Тий, цусыг хараад. За Израилийн ард түмэн Бурхны хэлсэн үгийн дагуу нэг хураг нийтлээд хаалганыхаа хат хүчинд дээр нь түрхээд Бурхны хэлсэн үгийн дагуу хийдэг. Тэгсэн чинь Израилийн ард түмний ууган хүүхдүүд нь амьд үлдээд
Харин Египтийн ард түмний уугнууд нь бүгд өгдөг байж байгаа. Тэгэхээр гамшигаас аврагдсан арга нь юу байна вэ? Энэ хурганы цус хаалгандаа түрсэн гэдэг чинь энэ айлын ууган хүүхдийн өмнөөс тэр бяцхан хург үхээд өгцөн байна гэдгийг хэлж байгаа байна. За дараа нь Бурхан Израилийн ард түмэнд нэгэн хуулийг өгдөг. Ямар хуулийг гэхээр гим нүглээ яаж уучлуулах вэ гэдэг аргыг хэлж өгсөн. Тэр нь юу гэхээр золилтын хууль гэж. За золилтын хууль нь юу вэ гэдгийг төр суръя. За энэ ишлийг чанга дуугаар хамт уншийе. Учир нь би махбодийн амин цусан байдаг. Түүнийг би тахилын ширээнд зориулан амийн чин эвлрүүлэг хийхээр та нарт өгсөн юм. Учир нь амийн эвлрүүлгийг цус хийдэг юм гэж хэлв. За ямар мундаг хүүхдүүд вэ? Багш нь спикерээр яриад байхад ч хүртэл багшийн дуунаас давж уншиж штэ. За энд юу гэж хэлж ийнэ гэхээр би махбодийн амин юунд байдаг гэж байна? Цуснд байдгаа гэж байна. Тэгээд амийн эвлрүүлгийг цус хийдгээ гэж хэлж байна. За энэ Израилийн ард түмэн гим нүглээ яаж уучлуулдаг байсан бэ гэхээр энэ нэг хүн гим нүгэл үйлдчихлээ. Тэгэх юм бол энэ ариун майханд нэг өөсөвгүй цэвэрхэн хургийг авч очоод тахилч дээр аваад ирэх юм бол энэ тахилч энэ хонь энэ гимт нь хоньны толгой дээр гараа тавьж хагаад залбирх юм бол энэ гим нүгэл нь яаж ийн хонь руу шилжээд энэ нөгөө гим хийсэн хүн гим нүгэлгүй болоод явдаг. Ийм хуулийг Бурхан Израилийн ард түмэнд өгсөн байж байгаа. За тэгээд энэ хонь цусаа урсгаад өгөх юм бол нөгөө хүн маань гимгүй болоод уучлагтаад буцаа явдаг байсан байна. За хуучин гэрэн дээр гим нүглээ уучлуулах аргын талаар бичлэг байна. Хамтдаа харъя. Уучлуулдаг байсан арга. Гим нүгэлтэй хүн өөсөвгүй соггохгүй нэг малыг авчран тахилчид үзүүлэн дахилч түүнийг өөсөвтэй байна уу гэдгийг шалган үзээд өөсөвгүй байх юм бол дахилч тэр хүний төлөө Бурханд хандан залбиран тэр хүн гараа хоньны толгой дээр тавина. Ийхүү дахилч залбирснаар энэ хүний гим нүгэл хонь руу шилжих юм. Ингэснээр энэ хүн гимгүй болж хонь гимтэй болж хоньыг ийхүү цусыг нь гарган нядлан ална. Нядлан алсныхаа дараа шатаалт дахил болгон эзэн Бурханд өргөх болно. Ийхүү гимээ уучлуулсан өнөө хүн Бурханд асар ихээр талархан "Оо эзэн минь талархлаа" хэмээн "Халелуя, амен" гэж магтан дуулсаар одох болно. Amen. Hallelujah. You have something you never had before when you came. За гим нүглээ уучлуулад баярлаад буцаад явж гин тийм үү. За гимээ уучлуулахын тулд хонь нийтэлж гинэ. За тэгвэл бидүүхэн яаж гим нүглээ уучлуулах юм болоо? Та бүхэнд хонь байгаа юу? Ямаа байгаа юу? За зарим хүүхдүүд байхгүй гэж одоо яана. За санаа зовсны хэрэг байхгүй. Яагаад гэхээр энэ амьтны цусаар гим нүглийг бүрэн дүүрэн уучлахгүй гэж байгаа. За энэ ишлийг хамт уншийе. Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршүүлэгдэг бөгөөд
цус урсахгүйгээр уучлал үгүй яачээ. За. Цус урсаж байж л уучлагднаа гэж байна. Гэхдээ амьтны цусаар энэ гим нүглийг бүрэн дүүрэн уучлах боломжгүй гэсэн. Энэ ишлийг хамт уншийе. Яагаад гэвэл ух ямааны цусаар нүглийг авч хаях боломжгүй юм аа гэж. Библиэлд хэлж байна. Энэ бүх ямаа хоньны цусаар гим нүглийг бүрэн дүүрэн авч хаяж болно гинөө болохгүй гинөө. Боломжгүй гэсэн. Яагаад тэгж байгаа вэ гэхээр за энийг багш нь уншаад өгье, сайн сонсоорой. Учир нь хууль дээрх сайн юмсын жинхэнэ дүрм бус харин сүүдрэн байдаг. Тиймээс жил бүр байнга өргөдөг өнөөхөл тахилуудаараа ойртон иргэшдийг төгс болгож чадахгүй гэсэн. За энэ хууль нь Бурхан Израилийн ард түмэнд өгсөн энэ золилтын хууль нь жинхэнэ дүрм бус сүүдрээ гэж хэлж байгаа байна. Тэгээд энэ хууль нь бас бүрэн төгс болгож чадахгүй гэсэн. За хуучин гэрээний тахилын хууль гэж байгаа нь хүний өмнөөс амьт нь өгчих хууль байсан. Тэгээд энэ хуулиар дамжуулаад ганцхан жилийн гмийг л уучлах боломжтой. Тэгээд бүрэн төгс хууль бишээ гэсэн. Дээрэс нь энэ хууль зөвхөн Израилийн ард түмэнд л хамааралтай хуулиа гэж. За манай хүүхдүүдийн анхаарал нь жаахан сулраал өөр зүйл хийгээл эхэлж байна. За одоо энэ цагт чухал агуулга сурах гэж байгаа болохоор нэг дасгал байгаа. Тэр дасгалыг одоо эртхэн хийх хэрэгтэй л болчихлоо. За нэг дасгал хийгээд тэгээд бүгдээрээ үргэлжлүүлье. За. За энэ эрүүл мэндийн дэлгэц шилжиг байна. За одоо харагч байна уу? Бидний эрүүл мэндэд 건강 박수입니다. 자, 모두 다 같이 해래. 주먹 박수입니다. 주먹끼리 박수 쳐주세요. 만성 두통이나 어깨 부위 통증을 예방하는 박수입니다. 봉오리 박수입니다. 손 뒤꿈치끼리 박수 쳐주세요. 방광을 자극하는 효과가 있어 생식 기능을 좋게 하는 박수입니다. 자, энэ дасгалыг хийгээд авах юм бол цусны эргэлт нь хурцаад за нуруу өвддөг хүүхэд авах юм бол нурууны өвчин байх. 손등 박수입니다. 손등을 반대 손바닥으로 박수 쳐주세요. 자, 요통이 있거나 척추 충만에 효과가 있는 박수입니다. маш сайн тусдаа дасгалаа гэж. 손가락 박수입니다. 손가락 끝으로 박수 호흡이가 쳐주세요. 우쭐을 хийж байгаа шүү. 손가락 끝에 얼굴 혈이 모여 있어 만성 비염이나 눈이 자주 피로해지는 사람에게 효과 있는 박수입니다. 먹보 박수입니다. 주먹과 보자기를 번갈아가며 박수 쳐주세요. 손바닥에 심장, 폐와 관련된 혈이 있어 심폐 기능을 좋게 하는 박수입니다. Сэрэгж гин үү? Сэрэхгүй л байгаа юм уу? Яана.
За бүгдээрээ нэг жаахан суняа. Сэрэхгүй наа гэж. За гараа алтлаад урагшаа дээшээ. За хоошоо. За хажуу тал руугаа. За нөгөө тал руугаа. За сэргсэн үү? Израилийн ард түмэн нэг хонь авч ирээд гим нүглээ уучлуулчт юм байжээ. Тэгвэл бид нар одоо яаж гим нүглээ уучлуулах юм болоо? Бид нар яаж гим нүглээ уучлуулах вэ гэхээр бидний өмнөөс гим нүгэлгүй нэг хүн өгөх юм бол бидний гим уучлагдана гэж байгаа. За энэ дэлхий дээр гим нүгэлгүй хүн байгаа юу? Байхгүй шүү дээ, тийм ээ. За байхгүйг нь бурхан мэдж байгаа болохоор нэг хүнийг явуулж өгсөн гэж байгаа. За энэ ишлийг хамт уншийе. Эцэг нь хүүгээ ертөнцийн аврагчаар илгээснийг бид үтсэн бөгөөд гэрчилж байна. За эцэг нь яасан гэж гинүү? Хүүгээ ертөнцийн аврагчаар илгээсэн гэж байна. За ямар хүүхд яриад байна? Урд гарч ирээд ярих юм болов? За одоо багш нь ярьж байгаа хүүхдийг урд гарч ирээд яриулж шүү. За бурхан хүүгээ ертөнцийн аврагчаар илгээсэн гэж. За энэ ишлийг хамт уншийе. Тэрээр хүү төрүүлнэ. Чи түүнийг Есүс гэж нэрлэл. Учир нь тэрээр ард түмний нүглээсэн аварнаа. За Есүс яах гэж ирсэн гэж гинүү? Ард түмний нүглээсэн аврахын тулд ирнэ гэж. За энэ ишлийг бас хамт уншийе. Нүглийг зайлуулахын тулд тэр илчлэгдсэнийг та нар мэднэ. Түүнд ямар ч нүгэл байхгүй. Есүс нүгэл байгаа гинүү байхгүй гинүү? Есүс ямар ч нүгэл байхгүй гэж. За одоо энэ цагт бүгдээрээ бурхан бидний гим нүглийг яаж аварч уужилж өгсөн юм болоо? Тэр чухал агуулгыг сурах гэж байна. Бүгдээрээ анхаарлаа сайн хандуулаад сонсороо заа ёо. За ингэж хариулахгүй. За сайн сонсороо заа ёо. За энэ ишлийг хамт уншийе. Бүгдээрээ бид хонь мэт төөрж бүгд л өөр өөрийн замаар яв. Бүгдийн маань хилэнцгийг харин түүнд эзэн тохов. За бүгдийн маань хилэнцгийг яасан гэж гинөө? Эзэн түүнд тохвоо гэсэн. За Израилийн ард түмэн гим нүглээ уучлуулахын тулд нэг хоньыг авч ирээд тэр хоньны толгой дээр гараа тавиад залбирх юм бол энэ тахилж бурхан тандаад зуушин залбирч өгдөг байсан. Тэгээд гим нүгэл нь хонь руу шилждэг байсан тийм үү? Үүнтэй адилхан энэ ишлэлдэр бүгдийн маань хилэнцгийг түүнд эзэн тохвоо гэдэг чинь энэ юу гэж нүү? Би гэж юм тийм ээ. Бидний гим нүглийг эзэн бурхан түүнд гэж байгаа нь Есүст тохвоо гэж байна. За. Эндээс харах юм бол түүн дээр эзэн тохвоо гэсэн шүү дээ тийм ээ. Биднэрт гим нүгэл гэдэг зүйл байгаа тийм ээ. Бүгдийн маань хилэнцээ гэдэг чинь бидний гим нүглийг яаж ийнү? Есүс тоглоо гэж. За. Есүс яах гэж ирсэн бэ?
Есүс энэ дэлхийд ирээд ямар ажлыг гүйцэлдүүлсэн бэ гэхээр ертөнцийн гимнүглийг уучлах ажлыг хийсэн байж байгаа. За энэ дэлхий дээр Адамаас ахуулаад энэ дэлхийн төгсгөл төрхүүний хүртэл бүх гимнүглийг нь Есүс бүгдийг нь үүрээд загалмай дээр цовдлогдоод нас барсан байж байгаа. За энэ Есүсийг харсан Иохан гэдэг хүн ингэж хэлсэн. Хамт уншия. Дараа өдөр нь Иохан өөрлөн ирж яваа Есүсийг хараад ертөнцийн нүглийг зайлуулах Бурхны хургийг харагтун. ертөнцийн нүглийг зайлуулах юу гэж байна вэ? Бурхны хураг гэж. За Адам Евагийн өмнөөс үхэж өгсөн хураг байсан. Бас Абелийн өмнөөс Абелийг гимнүглийг Абель гэсэндээ зөвтгөхийн тулд хургийг өргөсөн. За бас Израилийн ард түмэн гимнүглээ уучлуулахын тулд хураг авч ирдэг байсан. Тэгвэл бидний хураг нь юу юм лөө? Бидний нийл хураг нь Есүс гэж байна. Миний оронд шүүгдэн өгч өгсөн нийл хураг адил Есүс гэж. За. Хамтдаа уншия. Тэр ямааны болоод туглын цусаар бус харин мөнхийн золилтыг агуулan өөрийнхөө цусаар ариун газарт нэг мөсөн бүгдийн төлөө орсон. Есүс өөрийнхөө цусыг урсгаад бидний гимнүглийн төлөө орсон гэж. За энэ дэлхий дээр хамгийн анхны хүн Адамаас ахуулаад энэ дэлхий дээр амьдарч байгаа хамгийн сүүл төр хүний хүртэл бүх гимнүглийг нь Есүс уучлаа гэсэн. Тэгвэл энэ ертөнцийн гим дотор миний гим орхолоо. За энийг бүгдээрээ өөрийгөө гэж бодорой. Харагч гинөө? За энэ бяцхан хүүхднийг тус бүрэн өөрийгөө гэд бодорой. За энэ хүүхэд өнөөдрийн хүртэл гимнүгэл хийсэн үү? Хийсэн. Хооштой амьдрангаа гимнүгэл хийх болов? Хийнэ гэж байна. Тэгтэл бидний энэ бүх гимнүглийг Есүс яасан байх нэ? Бүгдийг нь аваад явсан гэж. Тэгээд Есүс бидний бүх гимнүглийг уучлах ажлыг гүйцээлээ гэсэн. Энэ ишлэгийг хамт уншия. Гэвч гим төлтимэн улмаас тэр хатгагдан хилэнцимэн улмаас тэр бицэрчээ. Амар тайвны мэн төлөө түүн дээр гисгээл байж шархаар нь бид эдгэрчээ. За бидний гимнүглийг уучлах ажлыг Есүс хийсэн байж байгаа. Бидний гимийг зүгээр л нэг уучлаа гэж уучлчаагүй. Энэ ишлэлээс харах юм бол яасан гэж гинүү? Тэр хатгагдсан, түүн дээр гисгээл байсан, тэр бас бицэрсэн. Ингээд бидний шарх эдгэрчээ гэсэн. За бид бүхэн өнөөдрийг хүртэл юу хийж амьдэрсэн бэ? Толгойгоороо, нүдэрээ, гараараа, энэ амаараа, бас сэтгэлээрээ, хөлөөрөө ямар их гимнүгэл хийсэн байх нь вэ? За худлаа ярьдаг, хараадаг, доромжилдог. За хулгай хийгээл, зодож дээрэмдээл, үзий ядаал, уурлаал. Энэ бүхэн бидэнд байгаа юу? Байгаа тийм ээ. Бид бүхэн энэ гимнүглээсээ болоод хаашаа явах гээд байгаа вэ? Там руу явах гээд байгаа.
Тэгэхээр бидний энэ гим нүглийг Есүс яаж уучлж өгсөн бэ гэдгийг энэ цагт сурж байна. Сайн сонсоорой. За бидний толгоогоор үйлцсэн гимээс олж Есүсийн толгойд өргөстөө титэм өмсгдөг. За хараагаал, худлаа яриад, ил төмөө бодлууд бодоол. За бас бид нар гараараа гим хийсэн гэсэн тийм ээ. Бидний энэ гараараа хийсэн гимээс болоод Есүсийн гарт яасан бах нь вэ? Хатаас зоогдсон. За бас хөлөөрөө гим хийсэн тийм ээ. Бидний хөлөөрөө хийсэн гимээс болоод Есүсийн хөлөнд хатаас зоогддог. Бас бидний сэтгэлээрээ гим хийдгүү юу? Хийдэг. Бидний сэтгэлээрээ хийсэн гимээс болоод Есүсийн цээжинд жад зоогддог гэж байгаа. За бидний энэ гим нүглийг уучлахын тулд Есүс ямар аимшигтай өвдөл зовлон амссан бэ гэдгийг за бичлэг болгоод кино болгоод хийсэн байна. Түр хамтдаа харъя. За гэрэл унтрааж өгөрөө. Gusta! Gusta! C'est l'ouvlet.
totaalinen. Aamen. Pakvipata. Jodi. Pakvipata. Lantadeam. Sabotani. You're dead. Бидний гимнүгэл зүгээр л нэг уучлагдсан байна уу? Маш аимшигтай. Зүйл байж байгаа. За. Энэ ишлийг хамт уншия. Есүс цууг амсаж гүйцэлдлээ гээд тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ. За. Есүс загалмай дээр цовдлогдоод хамгийн сүүлд хэлсэн үг нь гүйцэлдлээ гэдэг үг байж байгаа. За, гүйцэлдлээ гэдэг чинь юу гэсэн үг гэхээр гим нүглийг уучлах ажлыг гүйцээлээ гэсэн үг. За, гүйцэлдлээ гэдэг үгийн утга нь юу гэж юм? Бүх гмийн төлөөсийг төлсөн. За бас бидний гим уучлагдсан
бидүүхэн төрөөд өсөж том болоод за бас сургууль сураад оюутан болоод за том болох юм бол хурмаа хийн. За бас гэр бүлтэй болоод хөгшрөөд за дараа нь яах вэ? Нас барна. Тэгэхээр одоо бид нар энэ насан дээрээ явж байна тийм ээ? Сурагч насан дээрээ. За өнөөдрийг хүртэл хийсэн гин байгаа юу? Байгаа. За бас өөхөх хүртлээ хийх гин байгаа болоо? Байгаа гэж. Бидний өөхөх хүртэл хийх бүх гимиг мөнхөд уучлсан гэж. За бид нар вэ штэ. Загалмай дээр цовдлогдоод нас барсан Есүсийг за амархнаар зураглал нэг ийм үйл явдал болж байгаа. За энэ нэг бичлэгийг хамт харъя. حبي من أول حياته وهم همي اللي كتر خيرها داب خيرها في دمي وعايش فيه أمي ثم أمي لحد آخر يوم في عمري حبي من أول حياتي وهم همي. За яасан бэ? Үр цулцгаа амьд голоос харахын тулд ээж нь өөрийгөө золиослоод матарт бариулж байна тийм ээ. За үүнтэй адилхан бид нар гим нүгэлтэй байгаад ах юм бол яах вэ? Гим нүгэлтэйгээ байж байгаад үхэх юм бол хам руу явах үед байлантай байж байгаа. Тэгтэл Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдоод үхэж өгсөн гэдэг чинь саяны амиа золиос олгоод үхэж байгаа тэр ээж гөрөөстэй адилхан ажлыг хийсэн гэсэн үг. За. Заримдаа бүх гмийг нь уучлаад өгсөн гэж хэлээд байхад миний хойштой хүртэл хийх гмийг яаж мэдэж уучлаад байгаа юм болоо гэж бодоод идэх хүүхдүүд байдаг. За. Есүс энэ дэлхийн эхлэлээс төгсгөл хүртэл бүх хүний гим нүглийг аваа явсан, уучлсан гэсэн шүү дээ, тийм ээ? Энэ ертөнцийн гим дотор энэ ертөнцийн бид нар амьдарч байгаа, тийм ээ? За. Энэ ертөнцийн бүх гим нүгэл дотор миний өмнө хийжсэн гимнүүд орж байгаа юу? Орж байгаа юу, орохгүй байгаа юу? За бас хойштоо өөхөх хүртлээ хийх гим орж байгаа юу, орохгүй байгаа юу? Бүгд орж байгаа. Энэ бүх гимийг нь Есүс бүгдийг нь аваа явсан гэж байгаа. За энэ хойшид хийх гим нь үлдчихлээ тийм үү? Энэ гимийг яасан бол гэж байгаа. Ингээд миний бүх гмийг бүгдийг нь Есүс үүрээд загалмай дээр цовдлогдсон. Миний бүх гмээр зогсохгүй энэ дэлхийн бүх гмийг аваа явсан гэж байгаа. За ганцхан хүн яаж энэ бүх дэлхийн гмийг уучлаад яаж энэ бүх дэлхийн гмийг авч яваад байгаа юм болоо гэд бодож байгаа хүүхд байж магадгүй. За энэ ишлийг хамт уншийе. Нэг хүнээр ертөнцөд нүглээр үхлэн орж ирсэн байхад бүгд нүгэл үйлснээр үхлэн бүх хүнд иржээ. За Адам гэдэг ганц хүнээс болоод энэ дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс гэмтэн болсон шүү дээ, тийм ээ? Нэг хүнээс болоод бүгд гэмтэн болсон юм чин. Есүс гэдэг нэг хүнээс болоод бүгд зөвхт болгогдноо. За. Нэг хүнээс болоод гэмтэн болсон юм чин нэг хүнээс болоод
гимгүү болох нь зөв үү буруу юу? Зөв байж байгаа. За энэ ишлийг хамт уншийе. Учир ганц хүний дуулуургүйгээс болж олон хүн нүгэлтэн болсны адил ганцын дуулуураас болж олон хүн зөвхт болгогдно гэж. Ганц хүн дуулуургүй хандаад бүгд нүгэлтэн болсон юм чин ганц хүн дуулууртай хандаад бүгд зөвхт болгогдно гэж. За бас бурхан ингэж хэлсэн. Хамт уншийе. Түгдүмдийн эзэн тунхаглаад ганц өдрийн дотор тэр газрын хилэнцгийг би зайлуулнаа. Бурхан юу гэж хэлж гинэ вэ? Ганц өдрийн дотор би энэ дэлхийн хилэнцгийг зайлуулнаа гэж. Гүйцэлдлээ гэж хэлсэн шүү дээ, тийм ээ? Нэг удаагаар гүйцэтгсэн мөнхийн золилт. За. Бидний хийсэн гим нүгэл байна. Бид нар өнөөдрийн хүртэл гимэл хийгээд амьдарч ирсэн шүү дээ, тийм ээ? За. Бидэрт маш их гим байна. Энэ их гимийг нь Есүс хэдэн хөв уучлж өгсөн юм болоо? 100% бүгдийг нь уучлж өгсөн. Тэгээд гүйцэлтлээ гэж хэлсэн, тийм ээ? За. Бидний энэ гим нүглээс Есүс зөвхөн өнгөрсөнд хийсэн гимийг л уучлаад өгсөн бол Есүс юу гэж хэлэх вэ? За, та бүхний гимийг талыг нь л уучлаа шүү гэж хэлэн, тийм ээ? Тэгтэл Есүс гүйцэлтлээ гэдэг чинь бүгдийг нь уучлаа гэсэн. За. 80 гимийг нь уучлалаа. Тэгвэл энэ үлдсэн гимээсээ болоод хаашаа явах вэ? Там руу яв. За. Ганцхан гим үлдээчлээ. Тэгвэл энэ үлдсэн ганцхан гимээсээ болоод там руу явна шүү дээ, тийм ээ? Тэгэхээр бидний энэ гимнүглийг бүгдийг нь 100% уучлж ижил бид нар диваажн руу орж чадах Бурхны хүүхэд бол. За. Юугаар бидний гимнүглийг уучлсан бэ? Цусаар гэсэн. За энэ ишлийг хамт уншийе. Түүний нэгөөслийн баялгаар түүн дотор цусаар нь бидэнд золилт гимнүглийн маань уучлал бий. За бас биднийг хайрлсан бөгөөд өөрийнхөө цусаар биднийг нүглээс маань чөлөөлж гэж. За. Христийн үнэт цусаар золигдсноо мэдэгтүүн гэж. За, Есүсийн загалмай дээр цовдлогдоод нас барсан бидний гимнүглийг уучлж өгсөн энэ агуу хайрыг ойлгуулахын тулд за нэг бас бичлэг байгаа. За хүүгээ амьлуулж байгаа ээжийн хайрын талаар бичлэгийг хамт үзье. Энэнийг ээж хоёр ихэр хүүхэд төрүүлдэг. Нэг хүүхэд нь болохоор амьд уулаад байж гин. Нөгөө хүүхэд нь харамсалтайгаар хөтөлтөөс болоод өөд очдог гэж. Уул нь хоёулаа амьд байсан бол сайхан штэ, тийм ээ? За энэ ээж амьгүй хүүхдээ сүүлийн удаа тэрврээд салах ёс гүйцэтгэж байна. Энэ нааным сэмээ. Тэцэлүү. Тэцээ. Тэгтэл гар
өглөөд уйлаад үүнтэй адилхан Бурхан биднийг ямар их хайрладаг вэ гэдгийг та бүхэн нэг жаахан бодоод үзээрэй. За, энэ ээж хүүгээ хайрлаж байгаа учраас хайрлаад үнэхээр чин сэтгэлээсээ хайрлаад тэрвэрч өгсөн чинь яаж ийн вэ? Аим орж штэ тийм ээ. За. Бурхан бидний гимнүглийг хэр хэмжээнд яаж уучлсан бэ гэдгийг хамт харъя. За. Бидний гимийг юугаар уучлсан гэж юм уу? Есүсийн цусаар. Хэдэн удаа уучлсан гэж юм? Нэг удаа. Хизээ хүртэл уучлсан байна уу? Мөнхөд гэж. Мөнхөд гэдэг чинь бидний үххээс төрхөөс ахуулаад өөхөх хүртэл бүх гимийг нь мөнхөд уучлсан гэж. За. Энэ ишлийг уншия. Нүглийн тухайд гэвэл тэд надад үл итгэнэ гэж. За. Гим нүглийг нь уучлаад өгцөө гэж хэлээд байхдаа ч хүртэл итгэхгүй байгаад байдаг хүүхэд байгаад байдаг. Яаж миний өнгөрсөн одоо хооштой хийх гимийг уучлах юм бэ? Есүс миний хооштой хийх гим нүглийг мэдэхгүй шүү дээ. Энэ худлаа байхаа. За. Ийм зүйлийг бас бодоод идэх хүүхдүүд байгаад байдаг. За, энэ ишлэг хамт уншия. Тэрээр бүх хүн аврагдаж үнний мэдлэг рүү ирээсэ гэж хүсдэг. За, Бурхан юу хүсдэг вэ гэхээр бүх хүүхдүүд аврагдаад үнний мэдлэг рүү ирээсэ гэдгийг хүсдэг байж байгаа. За. Бид нар энэ 1-7 хоногийн турш тийм ээ. Сүм дээр ирээд семинар сонсоод Библийг сураад эхний өдрөөс л ахуулаад юу сурж гин үү? Энэ Библийг л сураад байна шүү дээ, тийм ээ? За. Энэ Библийг сураад байгаа зорилго нь бид нар аврагдаад гим нүглээ бүгдийг нь уучлуулад энэ мөнхийн улс диваажин руу явахын тулд Библийг сураад байгаа. Библийг сураа үзсэн чинь Бурхан байна уу? Байна. Там диваажин байна уу? Байна. Тэгэхээр Бурхан биднийг аврагдаад диваажин руу хүрээд ирээсэ гэдгийг хүсдэг. За. Энэ мөнхийн улс руу та бүхэн явахыг хүсэж байна уу? Хүсэж байна. За. Семинарт маань цаг байгаа болохоор энэ цагийг энэ хүртэл сураад дуусгая. Дараагийн цагт илүү бас дэлгэрэнгүй сурья. За, хамт залбирая. За, нүдэн яад, гараа атгаад хамт залбирая. Биднийг хайрладаг Бурхан минь ээ. Эзэн та энэ дэлхий дээр ирээд загалмай дээр цовдлогдсон нас барж бидний бүхий л гим нүглийг уучлж өгсөн гэсэн мөлий. Энэ үннийг энэ сууж байгаа толгой бүхийн залбирч байгаа бүхий л хүүхдүүд маань бүгдээрээ баттай мэдээд баттай итгэж тахаар бүгдээрээ эзэн Бурхан таны өмнө мөнхийн улс руу орж чадах хүүхдүүд болохоор та тусалж хамт байж өгөөрэй. Энд байгаа бицэн хүүхдүүдийн нэгэн ч алдагдalgүйгээр эзэн Бурхан таны хайрыг ухаарч итгэж тахаар та туслаарай. Өнөөдрийн семинарын эхлэл цагаас ахуулаад дуусах цагийг хүртэл эзэн Бурхан танд даатгаж байна. Бүхий л зүйлийг эзэн таны баруун мотор даатгаад биднийг хайрлж аварч өгсөн Есүсийн нэрээр залбирлаа.
아멘.